зурсан минийх юм. Будаараа доторх юм. Өө тийм стамундээ. Шорогийн нүдний шил зурсан юм шүү. Миний хүн жоох багшаас зурсан. Удаан. Yes. Арууник. Нэг ингээд талтан суу. За намайг мөхцөг гэдэг. За охиныг маань инэрл гэдэг 8 настай аутизмын хүрээний эмэгтэй. Бид хоёр Дархуул аймагт амьдардаг. За тэгээд аутизмыг таниулах дэлхийн өдөр 4 сарын 2-нд тохиодог. Тэгээд аутизмыг таниулах зорилготой одоо нийгэмд эргээр таниулах зорилготойгоор энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад тань хамт олонд маш их баярлалаа. За энэ рүү харж чад өөрөө Сандануу намайг гэдэг би 8 настай. Би najуудаа заажагуур намайг ойлгоорой. Мондаг миний охин чинь. Одоо энэ саяын үгийг бол битэд нөгөө цээжлүүлсэн. Яг өөрөө үнэхээр би найзуудаасаа өөрөө та нар намайг ойлгоорой гэж бол бодоод хэлээгүй. Анх бол яг бусад хүмүүстээс өөрийгөө танилцуулахдаа давхар энэ аутизмынхаа найзуудаасаа өөр гэдгийг хэлээсэй гэж бодоод танилцуулсан. Би анх цээжлэхдээ нэг яг тэгэл өөрөө 2 удаа хэлээ сурцсан. Яг тэргээр одоо 3 жил хэлээд явж байгаа. Хэлэхээр л 2 давхар хэлдэг. Бусдаар яг өөрийнхөө онцлогийг бол одоо өөрөө ойлгох байгаа шүү дээ. Энэ жиг анх 4 настайд нь онцлуулсан. Манай 2 хүүхэд чи хоёлаа Солонгост төрсөн. Тэгээ энэ жиг Солонгост төрөөд 8 сартаа Монголд ирж ирсэн. Тэгээд ерөөсөө хэлд орохгүй бас 4 нас хүртлээ болол бүр аав ээжээ ч байхгүй. Нэг ингээд дохио зангаар ингээл ус ууй гэвэл намайг гар хөтөлж авчаал усаа уучдаг, жорлоо оруулж орлоо орчдөг. Тэгээд манай дүү болохоор ойролцоо насны хүүхэдтэй. Тэгээд танаа хүүхэд нэг л өөр ээ та хүүхдээ онцлуулад үзэхгүй юу гэхээр юу нөр агаа яасан ингээд хүлэн зөвшөөрөхгүй. Тэгээд бас нэг олон хилээд ахаар чи нэр яагаад ингээд байгаа юм бол өөрөө ол нэг жоох уншиж судалсан 3 сар гэртээ. За тэгж за ер нь л үзүүлэх хэрэгтэй юм байна. Ямар ч гэсэн аутизмгээ онцлогдохч болол одоо нэг хямраад одоо тэгээд ах зүйл байхгүй юм байна. Ерөөсөө л энэ хүүхдийг энгийнээр болол одоо хөгжлийн хоцрогдолтой гэж ойлгоод өөртөө тийм стресс өгөхгүйгээр хөгжүүлж болох юм байна гэж өөрийгөө айгу зоригжуулаад тэгээд 4 настайд наах онцлуулж ирсэн. Улаанбаатарт ирж. Тэгээд аутизмын хүрээний дундаасаа хүнд төвшин рүүгээ гэж онцлуулж ирсэн. Бүр аваач байхгүй тийм. Тэгээд 4 настай хүүхд талдаар хаяж 3 4 үгээр яриа штэ. Тэгэхээр тийм ч юм байхгүй. Нэг зүгээр л нэг хөдөлгөөнөөр л өөрийгөө илэрхийлдэг гэсэн. Тэгнэ минь охин 6 зарч ээж нь анаатай нь ярьчаад Юутай. За ээж нь авч өгнө. Юу авах вэ? Буруу. За буруу. За Юутай буруу. Буруу за. Широо. Широо. Би юутай авахгүй шүү. Ахгүй. Битми аав за. Руби параараа бэлэг зорж байна. Параараа руби бэлэг өгж шít. Өөрхөн төсөөлөл өмнө нь бол яг нөгөө ингэж зөвхөн зураг буддаг байсан. Одоо бүр зурсан зургийг буддаг байсан л одооноос ер нь өөрөө яг ингэ үзэж харснаа ингэ нөгөө сэтгэээ зурлаг болцсон. Харандаа болохоор бүр яг ингэж барьдаг байсан. Тэгэл эхний ээлжинд ингэ замбраагүй сараацдаг. Тэгээд ядаж нөгөөдх нь утгатай болохгүй ингэ бөөрхий зурдаг. За тэгээд будуулахаар ерөөсөө ингэ замбраагүй будчихдаг. Тэгэнгүүт одоо яаж энийг ойлгуулах уу гэд ерөөс бит хоёр нилээ их дэвтэр дуусгасан. Тэгэл ингэ нөгөө жижигхэн зургийг будах хэцүү штэ. Тэгэхээр эхний ээлжинд том ингэж бөөрхий зураад тэгээ будуулахаар ингэ хүрээнээс нь гаргаад замбраагүй будангууд нь би яг талалж дэвтрээ таллангуу бөөрхийгөө таллаад нэг хэсгийг айгүй муухай ингэ будчихдаг. Нөгөө хэсгийг айгүй цэвэрхэн будаад энэ нь зөв энэ буруу одоо ингэ сараацсныгаа муухай гэдгийг ойлгуулах гэж айгүй их ажилласан удаа. Тэгээд ер нь тэрийг нэг олон дахин хэлээд ахаар ер нь ойлгоод тэгэл би одоо энэ жиг яг цэвэрхэн будуул сургая гэвэл би яг л өөрөө хүүхэд шиг энэ жиг хийж байгааг би дандаа өөрөө хамт хийдэг. Одоо юу сургамаар нь яг тэрийг л яг хамт хийх ёстой. Тэгжээж хүүхэд хийх сонирхолтой. Тэгэхгүй өмнөөс суулгачаал за чи наадхаа бууд гэл ингээд суугаад байвал юугаач ойлгохгүй шүү дээ тий. Тэгэхээр ээж нь будлаа одоо энэ жид дуурайгаад будаарай гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар битгаар ер нь өнөөдөр хүртэл бүх зүйлээ дандаа хамтдаа хийж сурсан. Миний охин ногоон байшинд хэн амьдардаг вүлээ? Ээжээ энэрэл аваа. Хэдүүл амьдарж байна? 4. Яг зөв. Ястай мондаг миний охин. Аавын нэр хэн гэдэг вүлээ? Эх түгцэн. Агаад нь Румүнэ. Ээжийг хэн гэдгийг? Мох цэцэг. Чамайг хэн гэдгийг? Энжин. Энжик гэдэг. Юу энжи юу тоглодог вүлээ? Яки.
ямар тоглоомд олох туртай лээ? Синанам бронгестэй. Гэсэн би ч заримдаа ойлгохгүй. За би академик талаас нь энэ хүүхдээ ингэж хөгжүүлэх ёстой байна. Миний одоо ингээд заасныг та хоёр одоо үгүй хийж болохгүй тий. Эргээд энийг нь илүү сайн заагаарай гэдэг юмыг бол өөртөө ярилцаад тэгээд манай охин болохоор спортод аягүй дуртай болохоор аав нь спорт талд дандаа гадуур дагуулж явна, дуунуулна, одоо мөсөн канкигаар гулгана, агаарын тенсээ тоглоно, бүх төрлийн спортыг аав нь заадаг. Агаа нь бол одоо хөөрхөн зураг таниулах, карт, тоглоомоор бол хамтарч тоглодог. Ээж нь бол нэг унших, бичих тал дээр нэг их анхаардаг. Тийм маягаар хамтарч ажиллаад ер нь бол аутизмтай хүүхдээ хүлээн зөвшөөрнө гэдэг бол амжилтын 50% гэр бүлээрээ хүлээн зөвшөөрнө гэдэг. Тийм болохоор ер нь гэр бүлээрээ хүлээн зөвшөөрөөд хүүхдээ тэгэл хэрхэн өөрчлөгдөж сайжирч байгааг одоо нийгэм таниулах гал хичээж байгаа л гэр бүлтэй. Анх бол баг өнгийн харандаа ингэж давхар ингээ би биен дээр ингэж давхарлана гэж уурладаг байсан. Тогтохгүй болохоор нөгөө эн чинь үзүүртэй учраас тогтохгүй гэдгийг ойлгох. Бүхэл юмаа дээш нь үрдэг ямар ч тоглоом байсан. Тэгэл эсвэл ингээд бүгдийг цууруулаад өөрчдөг. Энэ бол нөгөө яг аутизмтай хүүхдийн нийтлэг зан штэ юмыг үрдэг. Одоо яг нөгөө зүй зохистойгоор нь ашиглахгүй заавал нөгөө эсрэг өөр юм сэтгүүгээр ашигладаг. Тэгээ одоо бол харцсан өмд тэгэл аав нь тэгсэн мөд би тэдэг мөрөн дээр гараа зогс гэж хэлэх байх та гэл. Тэгээ ер нь бол юмыг их үрж тоглоно. Бүх юм эмгцэгцтэй байх хэрэгтэй гэсэн юутай. Тэр бөмбөгөн дээр айгүй их яг ингээд нэг бөмбөг болол мэдээж ингэж өсөрөхөд хэцүү шттэ. Тэгэхээр агаа нь ингэж барьчаал яг бөмбөгөн дээр яг ингэж зэрэг ийм өсрэлтэй байгаа. Тэрнээсээ газар буулгаж яг хөл дээр нь тэгшг өсрүүлдэг. Ийм одоо нэг ос тавьжаа дээгүүр нь давж өсрүүлэл яг хоёр хөл дээр зэрэг буух тийм боломжтой бүх үйлдэлүүдийг бол аав нь заагаад тэгээд ер нь одоо хугацаа нь бол ер нь тэгж хурдан бас сурахгүй шттэ. Бүр яг цаг гаргаад за одоо чи өсргээд өсрөх биш санаандгүй байдлаар ингээл өөрт нь давтаад заалгаад ахаар айгүй өөрхөн хурдан сурцсан байдаг тийм. Аутизмтай хүүхдүүд чинь сууж удаан тогтвортой сууж анхаарлаа төвлөрүүлж юм хийх чинь хамгийн том асуудал. Тэгэхээр одоо ингээл жоохон суужаал эн чинь ингээл хөдлөл ингээд юм хийхгүй аа. Тэгэхээр сэрүүлэгтэй цаг тавиал ерөөсөө яг эхний ээлжинд нэг 3 минут тавиад за одоо сэрүүлэг тавьсан энэ цаг дуурахаар миний охин энийгээ хийхээ болно гэдэг командыг ойлгуулах гэж байгаа шүү дээ. За тэгээд эхний ээлжинд мэдээж удаан тавьчвал эн чинь зөвхөрөөд бас ол явчихна. Тэгэхээр богинохон тавиал дуурангууд ваа сэрүүлэг дуурцаа одоо миний охин амраарай гэж ингээл бүх үйлдэлийг одоо зогсоогоод тэгээд эн чинь амраарай гэж дэвтрээ хахаар амар дуртай хааж байгаа шүү дээ. Тэнгүүд эргээд олон удаа 3 минутаар явж исэн бол дараагийн удаа 5 болгоод дараагийн удаа 10 минут ингээд суугаад бичүүлэхэд нөгөө нэг чихэндээ одоо сэрүүлэг дуурахыг хүлээгээл юмаа хийгээд байгаа хгүй. Тэгээд сэрүүлэг дуурангууд энийг одоо энэ үйлдэлийг би дуусгах хэрэгтэй гэдэг ойлголттой. Тэгээ ихэнх ер нь хичээлийн тал дээр бол сэрүүлэгтэй цаг ашиглаад утас мутас үзэхдээ ч гэсэн ер нь бас сэрүүлэгтэй цагаар нэлээх ажилласан. Одоо бол сэрүүлэгтэй тэр болгон сэрүүлэгтэй цаг эргүүлээд байхгүй. Тоолж сураа. За ээж нь 5 тооллаа чи тэр хооронд авчирж өгөөрэй. Уцаа хаагаарай гэдэг юм уу. Тэгэл яг утас үзчихэл за ээжтэй өгөөрэй гэж 5 тоолоход нэг 3 4 дээр нь дуртай дургу босоод авцарч өгдөг. Одоо энд чи 2 дугаар анги гэхэд бол битгаар уншиж 1 дугаар ангидаа уншиж сураагүй үсгээ бол таниад сургуульд орсон. Тэгээд тооны тал дээр бол бит хоёр нэгээс нэг за 20 хүртэл бол тоолж чадна. 30 хүртэл. Хараад бол 98, 75 гэдээ уншиж чинь. Тэгтээ яг нөгөө нэг яг тоогоо ойлгож тоолох нь бол нэгээс 10-ийн хооронд бол маш сайн тоолоод 5 ширх хэмээг 5 гэж, 6 ширх хэмээг 6 гэж гэдгийг ойлгодог. Одоогоор бол яг сампин дээр нэмж хасч чадна. Ээжийнхэн тусламжтайгаар тэгэнгүүтээ яг цээжээрээ одоо бол бодож сурааг байгаа. Уншиж бол сурсан. Сая 2 дугаар ангидаа бол бит хоёр уншиж сурсан. Бичиж бас ер нь сайн бичиж сурсан. Бит хоёр 1 дугаар ангид орохдоо тэгш хамруулна гээд энгийн сургуульд өгөх гэж очисон. Тэгээд ер нь бол сайн багш гэж судлаад очисон чи багш маань тухайн үед бас аутизм талаар хүүхдэд ажиллаж үзээгүй мэдлэг жоохон булимхан байсан. Тэгээд эхний өглөө 9 сарын 1-нд очиход манай хүүхдүүд чинь нөгөө шинэ орчинд очихоор аюу хэцүү байдаг штэ тий. Нөгөө л анги дотор 40 эд хүүхд дунд ингэж орилжгүйгээл хэвээр хар хөлсөн цутгаал. Тэгээл нөгөө гадаа ээжүүд нь хүүхдүүдэд хүлээж байгаа ээж аавууд чинь дунд дагзаараас хавж очоод уйлал. За тэгэнгүүт нөгөө ээжүүд чинь
ийм хүүхдтэй өгч чадахгүй одоо энэ гингүүд багш нь гарч ирэл ийм хүүхдэд ажиллах хэцүү байна. Наадхаа түр аваад яв гээл те. Тэгэл өстэй бүх хүмүүс ингээл чихэн дээр өстэй ийм хүүхдэд өгөхгүй яаж ийм хүүхдийн дунд манай хүүхд хичээл сурах ингээл би ч өөрөө өстэй болдог бол нэрээ өстэй байшин дээр дээвэр дээр гараад хүүхдэд өсөрчмээр санагдтал тэгж бүр амьдралдаа охиноо онцлуулснаас хойш бүр анх удаа тэгж амар одоо хэцүү байдалд орж исэн. За тэгээд ер нь за ийм хүүхдүүдийн дунд бол ягаад ч нийгэмч чадахгүй байна гэд 12 дугаар сургууль руугаа авч очсон. Хоолны тал дээр үнэхээр асуудалтай одоо ч гэсэн асуудалтай. Жохон байх юм бол нэг будаатай шүл, гурилтай шүл тийм л мэддэг байсан бол одоо нэг бууз, банш, жимсний тал дээр гэхэд өнөөдөр хүртэл бүр нэг төрлийн ч жимс амандаа ойртуулж үзээгүй. Тэгээд эхлээд ядаж жимсээ таниулаад үнэрэнд нь дасгах гал ингээд ширээн дээгүүр бэлдээ тавьсан ч тэрийг ерөөсөө бүр хялааж хардаггүй. Одоо харин ганц нэг хаяа банан барих ч юм уу буцаага тавих тийм үйлдэл хийж байгаа. Тэгээд лаа болгоныг ерөөсөө төрсөн өдөр гэж боддог. Тэгээд нөгөө цаансар болоод нөгөө ингээд бурхнаа өмнө лаамаа үлэхгүй зул асахаар л төрсөн өдрийн мэнд хүргийгээл дуулаад нөгөө зулаа үлээх гээд уйлаад идэг. Тэгээд ер нь лаа үлээх айгуу дуртай. Тэгээд одоо ер нь төрсөн өдрөөр ч гэсэн ингээд тортны лаа үлээхэд ер нь тэр бол үлээгээл эргэж асаагаал үлээгээл одоо эргэж асаагаал тийм тэр лаа унтрах ер нь айгуу дурггүй. Тэгээд үлээх айгуу сонирхолтой. Тэгээд анх онцлуулаад ер нь шаар үлээл гэж сур гэсэн тийм даалгавартай буцаж исэн. Тэгээд эхлээд мэдээж шууд за чи шаар үлээгээр сурахчихгүй шүү дээ. Хамгийн ихний алхам ядаж шааранда дуртай болгоно тий. Тэгээд шааранд дуртай болох гэж бид хэд чи өөрсдөө энэ шанааныхаа одоо нэг өвдөлтөй шаар үлээж байсан. Тэгээд шаар үлээнгүүт нөгөө ингээд дээшээ хөөрөгчгөр тэр чинь ингээ хийн гардаг штэ. Тэрийг айгүй хөөрхөн нөгөө харах дуртай. Тэгэл ерөөсөө үлээгээл тэр нь хийг гаргахыг нэг хэсэг бас тэгж туйлшраад тэг бүр бүгд сүулдэ зүхтаагаа чи үлээ би үлээ гэл. Тэгээд сүулдэ нөгөө үлээсээр байгаа сунцсан шаар чи нөгөө өөрт нь үлээхэд амархан болоод одоо тэгээд шааранд дурлуулангуудаа өөрийн үлээд сурах гэж штэ. Тэгээд нөгөө үлээгээ зөөлрсөн шаар аманд нэгээд үлээнгүүтээ нөгөө амьсгаа татангууд нөгөө хийгээс харчдаг. Тэгэхээр нөгөөдгөө уурлаа шидчихдэг. Тэгээд сүүлдээ яг үлээгээл хийн ороод ирэнгүүт энэ дээр нь чимхдэг. Тэгээ нөгөөд чи амьсгаагаа авчаа үргэлжлүүлээд үлээдэг. Тэгээ улам ингэж томруулсаар аваад сүүлдээ ер нь яг өөрөө амьсгаагаа ингэ зохицуулаад сурцсан. Тэгж шаар үлээд сурж исэн. Тэгээд шаар үлээд сургаад тэрнээсээ ингээд бүр тэрийг ашигтай байдлаар ажилласан тохиолдол болохоор нөгөө жинхэнэ нөгөө агаарын теннис тоглохын үчин тэрэн дээр сургаж эхэлсэн. Нөгөө шаараар агаарын теннис цохиураар цохиход нөгөө бөмбөг бол айгүй хурдан авах чадлагүй алдчихдаг. Тэнгүүд шаар ч нөгөө удаан хөөрөөд ирэх хооронд яг ингээ анхаарлаа төвлөрүүлээд цохино штэ тий. Тэр маягаар шаараар айгүй их тоглуулж агаад сүүлдээ бөмбөгөнд оруулаад тэгээ агаарын теннис сайн тоглож сурсан. ABC дуулах юм. За тэг. Босоо зогсчих. Агаар руу хараарай. Камер руу хараарай. Номхон зогсоод. IJKLMNOP QRSTUV WXYZ номой ABC. Хүүхдээ гадуур дагуулаа явж байхад те эдгээр чинь нөгөө гинт таагүй байдалд гинтийн уйлах, орилох, чарлах бол энэ хүн ч тэр тохиолдолд хүмүүс одоо дэлгүүрт ороод юм авах гал уйрлуул одоо заавал тэр болгоныг авч өгөөд ах хэцүү заримдаа ингээ гүрийгээл авчихгүй ангууд юунд нь хүүхдүүдэд ойрлуулад эдий аваад өгчөөчтэй эрхээ мангар юм уу юм ойлгодог юм уу гэл ингээл айгүй их хүмүүс хөндлөнгөөс илүү зан гаргадаг. Одоо тэр бол үнэхээр одоо илүү зүйлээ одоо яг зүгээр тухайн хүүхдийг яг тухайн орчинд нь зүгээр юу ч хараагүй юм шиг л хайчих хэрэгтэй. Ерөөсө хүмүүсээс хүсэх юм бол зүгээр тэр хүүхдийг уйлж исэн ч гэсэн одоо яг байгаагаар нь л өөрт нь хамааралгүйгээр л хайчвал тэд нар нь бол одоо биднэрт маш том дэмжлэг. Тэгэхгүй арга би хүүхдээ уйлуулаа аргаа барж хаад хажуунаас наад хүүхдээ дугаа олгоош тэнийг юм уу мангар юм уу гэд ингээд ах маш дарамттай тоглоомын талбай дээр ч гэсэн тий. Тэгэхээр одоо нийгэмд урайлжлахад аутизмтай хүүхдүүд бол бидний адилныг одоо хэсэг тийм болохоор яг тэд нар бол байгаагаараа л угаасаа өсч хүмүүжин. Тэгэхээр тэр хүүхдээ яг байгаагаар нь л ойлгоод хайрлаарай л гэж нийгмээс хүсэх байна.